ямар хувцас өмсөх вэ? Бид ногоогоо хизээ тарих вэ? Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлд дасан зохицоход бидэнд ямар хууль дүрм хэрэгтэй вэ? Бидний даваа гарагийн шийдвэрээс ахуулаад хүмүүний амьдралын зарим нэг томоохон шалгуурууд болон бусад бүхий л үйл ажиллагаа цаг агаар уур амьсгал мөн уснаас ихээхэн хамааралтай байдаг. Эрт үеэс соёл уламжлалын хувьд ялгаатай дэлхийн иргэд цаг агаар ба хувьсан өөрчлөгдөх улирлуудын талаар судалсаар ирсэн юм. Харин өнөөдөр дэвшилтэт технологи, дэвшилтэт шинжлэх ухааны ачаар орчин үеийн хэмжих хэрэгслүүдийг ашиглан ажиглалт хийх боломж бүрдсэн юм. Дэлхийн хамгийн өндөр хүчин чадалтай компьютерүүд дээр орчин үеийн загваруудыг ажиллуулж, дэлхийн агаар мандал, цаг агаар уур амьсгалыг бүрдүүлэхдээ далай, их газрын гадар ба усны эргэлттэй хэрхэн харилцан үйлчлэхийг судалж харуулдаг. Энэ бүгдийн үр дүн хэрэгцээтэй мэдээлэл болгон хувирахад дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж байгаа олон тооны ариун их туршлагатай, сайн бэлтгэгдсэн цаг уурч, ус судлаач нар шаардлагатай болдог. Тиймээс эдгээр мэргэжлэнүүдэд бид талархах нь зүйтэй. Хууль дүрм баталдаг хүмүүс цаг агаарыг өндөр наривчлалтай урьдчилсан мэдээ зөвлөгөөг нээлттэй хүлээн авдаг учраас улсын бодлого төлөвлөлт болоод шийдвэр гаргахад үүнийг харгалзан үзэж болно. Цагуурч нарын гаргаж буй мэдээлэл нь мөн эдийн засгийн гол салбаруудад чухал шаардлагатай байдаг. Цаг агаарын урьдчилсан мэдээг усан тээврээс ахуулаад агаарын тээврийн салбарын ажилд ашигтай үйлийг нэмэгдүүлэх, аюул усыг бууруулах зорилгоор ихээхэн итгэж ашигладаг юм. Аялал жуулчлал, зугаалга зохион байгуулдаг байгууллагууд гадаа үйл ажиллагаа төлөвлөх, мөн хүмүүсийн аюулгүй байдлыг хангахдаа үргэлж цаг агаарын урьдчилсан мэдээг ашигладаг. Хөдөө аж ахуйн секторт цагуурч нар тармил ногоо тарих, хураах хамгийн тааламжтай хугацааг улирлын нөхцөл байдлаас хамааруулж төлөвлөхөд тариаламжтад тусалдаг. Мөн сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, эд баялаг, дэд бүтцийг хамгаалахад зориулж эрчим хүч, усны менежерүүдэд тусалж чадах хамгийн чухал шаардлагатай урьдчилсан мэдээлэлээр хангадаг байна. Үндэсний хэмжээнд олон нийтийн эрүүл мэндийг хамгаалах хүчин чармаалтаас ахуулаад ус болон агаарын замаар тархах халдвар төвчний дэгдэлтийг урьдчилан мэдээлэх, мөн хүмүүсийн амьнаас эд хөрөнгийг байгалийн гамшигт үерийн аюулаас сэрэмжлүүлэх хүртэл асуудалд цагуурч нар гол цөмөнд болдог. Цэрэг армийнхан ч мөн адил цэргийн анги тэдний тоног төхөөрөмжүүдийг цагуурч нар хамгаална гэдэгт итгэдэг байна. Цагуурын олон нийтэд танигдсан гол нүүр царай бол яах аргагүй цаг агаарын мэдээ тайлбарлагч нар юм. Цаг агаарын мэдээ тайлбарлагч нарт мэдээлэл бэлтгэж өгдөг улс судлаач, цагуурч нар олон нийтэд ил гардаггүйч цаг агаарын мэдээний тайлбарлагч нар цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлүүдийн талаар олон нийтэд мэдлэг олгож, цаг агаарын мэдээний итгэл үнэмшлийг нэмэгдүүлэхэд голлох үүрэгтэй юм. Орчин үеийн тоног төхөөрөмжүүдийг ашиглаж, онгоцны аюулгүй ажиллагаа, орчны бохирдлыг бууруулах тогтвортой хөгжлийн асуудал, зөвлөх мөн уур амьсгалын өөрчлөлтийн хууль дүрмүүдийг санаачлах зэрэг маш олон цогт асуудлуудыг шийдвэрлэхийг зорддог. Өнөөдрийн бидний амьдарч буй дэлхийн ертөнцид цагуурч нарын мэдлэгийн хүрээлтэлэх, тэдний чадварыг улам сайжруулах хэрэгцээ өсөн нэмэгцээр байна. Орчин үеийн технологи, шинжлэх ухаантай хөл нийлүүлж алхахын зэрэгцээ бидэнд тусгайлсан хэрэгцээнд зориулж түүхий мэдээг зураг хүснэгт болгон хувиргаж чадах нарийн мэрэгжсэн чадвар шаардлагатай байгаа юм. Илүү олон ус цагуурчид цаг агаар уур амьсгал, усны учруулж болох аюулын нөлөөллийг цаг алдалгүй хэрэглэгчдэд хүргэдэг чадвартай болох хэрэгцээ шаардлагач мөн нэмэгдэж байна. Цагуурч ус судлаач нарын ажиллаж байгаа салбарууд нь өргөн хүрээг хамрах бөгөөд үндэсний цагуурын алба, судалгааны хүрээлэн, хувийн компаниуд, нисэх онгоцны буудлууд, онцгой байдал болон цагдаагийн байгууллагууд зэрэг багтана. Энэ нь мөн цагуурч нараас өөрсдийн үйлчилж байгаа салбаруудын онцлогийг бүрэн дүүрэн ойлгох чадамжийг байнга шаардна. Сайн бэлтгэгдсэн, өндөр ур чадвартай цагуурч ус судлаач нар нийгэмд өмнөхөөсөө илүү эрэлттэй болсон нь илэрхий. Засгийн газраас зэргийн хөтөлбөр, тусгай ур чадварын зэрэг сургалтанд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, мэргэжлийн боловсролын хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн явуулах хэрэгтэй. Дэлхийн цагуурын байгууллага эдгээр хэрэгцээг дэмжих үүднээс тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан, өргөн сүлжээг хамарсан 60 орчим хөгжлийн хамтрагч түншүүдтэй. Үндэсний институт, бүсийн сургалтын төвд хамтарч жил бүр хэдэн мянган мэргэжлэнүүдийг сургадаг. Ялангуяа сургалт хамгийн их хэрэгтэй байгаа хөгжиж буй орнуудын мэргэжлэнүүдэд чиглэдэг. Манай дэлхий маш хурдцтай өөрчлөгдөж, дэлхийн хэрээр нийгэм эдийн засгийн хөгжлийг залуурдах, хүмүүн төрлөختөн эрүүл аюулгүй байхад маргаашийн цагуурч, уур амьсгалын мэргэжилтэн, ус судлаач, урьдчилан мэдээлэгч болон цаг агаарын мэдээ тайлбарлагч нарын гүйцэтгэх үүрэг илүү нэмэгдэх болно.